Монгол Улсын боловсролын их сургуулийн дэргэд багшийн хөгжлийг дэмжих үндэсний төв гэж байгуулагдсан байгаа. Тэгэхээр энэ төвийн үйл ажиллагааны нэг хэсэг болоод бид нэр Их Британи Умар Зулаанд нэгдсэн фант улсын элчин сайдын яамны санхүүжилт, боловсролын яам, нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан гэдэг энэ олон байгууллагууд хамтраад аслагдсан орон нутгийн англи хэлний багш нарын сургалт гэж одоо 2 дахь жилдээ үйл ажиллагаа явуулаад өнгөрсөн сая амжилттай төгсгөлөө дуусгалаа. Тэгэхээр өнгөрсөн жил бол бид нэр 3 аймагт явуулсан байгаа. Сүхбаатар, Баян Хонгор, Баян Үлхий. Энэ жилийн хувьд болохоор Архангай, Булхан, Дундговь, Хөвсгөл, Хинти гэсэн ийм 5 аймагт бид нэр үйл ажиллагаа явууллаа. Бүх англи хэлний багш нар. Тэгэхээр өнгөрсөн жил бол 325 багш, энэ жил 456 багш гэдэг энэ олон зуун багш хамрагдлаа. Тэгээд гол нь зорилго нь бол ер нь англи хэлний багш нарын ерөнхий хэлний чадвар тийм мэддэг чадварыг сайжруулах. За ялангуяа одоо 3 дугаар ангиас эхлээд Pearson англи хэлний хөтөлбөр орж иж байгаатай холбоотоор энэ бага насны бага ангийн хүүхдүүдэд Pearson-ийн хөтөлбөрөөр англи хэлний хичээлийг хэрхэн амжилттай явуулах вэ гэдэг арга зүйн хичээл тийм ээ одоо сургалтыг бас давхар явуулснараа тун онцлогтой байгаа. За ингээд энэ сургалтыг явуулахын одоо эхэнд бид нар багш нарынхаа төвшингийг бид нар тогтоох шаардлага гарсан. Үүнтэй холбоотойгоор английн элчин сайдын яам болон нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн захиалга тийм ээ одоо хүсэлтээр бид нар дандаа энэ Pearson тестийг зориудаар аль биесээр бид нар үйл ажиллагаанд ашиглаж багш нарын гарааны барайны за энэ жилийн үед бүр явцын гэсэн ийм 3 удаагийн шалгалтуудыг одоо энэ 8 аймагт одоо явуулсан байгаамаа. Тэгэхээр ийм байдлаар бид нэр одоо манай төв бол IEDC гэж энэ байгууллагатай хамтраад 2 жилдээ амжилттай ажиллаж байна. За энэ байгууллагын хувьд бол бидэнд энэ шалгалтын тийм ээ одоо шалгалтын үйлчлэгийг үзүүлэхэд бол их шуурхай элдв асуудал үүсгээд дор нь бидэнтэй их сайхан хамтарч ажилладаг байлаа. Тэгээд тэрэнд бид бас байгууллагын зүгээс тийм ээ төвийнхөө зүгээс багш нарын зүгээс талархал илэрхийлмээр байна. Тэр битгий шалгалтын дээр бид гэрээд байгууллага гэдгээрээ бас төлбөрийн хувьд их сайхан уярхтан ажиллалаа. Шалгалтын үр дүнгийг тийм ээ одоо хүссэн хугацаанд дор нь гаргаж өгдөг байлаа ч гэдэг юм уу тийм. Тэгэхээр бид нэр одоо энэ сургалтын үйл ажиллагаа хэрхэн амжилттай болсон бэ гэдэг дээр үнэлгээ дүгнэлт хийхэд тухайлбал шалгалтын үр дүнг одоо тэг маш хурдтай гарч ирээд тооцооллыг хурдтай явуулах нь хэмжилт хийхэд бол их төвхөн байлаа. Тэгэхээр энэ утгаараа бол талархаж байна. Тэгээд талархлаа бас энэ завшааны ажлаар илэрхийлье. Тэгээд танай байгууллага танай IEDC тэг шалгалтын төв 1 жилийн яваа болж байгаа юм байна. Тэгэхээр манай төвийн зүгээс одоо халуун баяр хүргэе. Тэгээд цаашдын хамтын ажиллагаа улам өргөжих болтугай. Тэгээд та бүхэнд ажлын амжилт хүсье. Баярлалаа.